Манай улсад уудургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тоотой хэдэн компани байдаг. Томоохон уудургаан компаниуд маань Монгол ажилчдаа үнгүүдүүлээд харь иргэний тэнгэр дүүргээр ядуурлан гарчдаг гэх мэдээлэл байна. За уудургаан салбарт ажиллаж байгаа Монгол ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар хүн бүрд ярьдаг юмаа. За юуны учир Монгол хүн Монголда үн цэнээ алдах болов. За тэдний эрх мэдэл ашиг сонирхлыг хамгаалахын тулд юу хийх шаардлагатай вэ гэдээ яриад байвал олон асуудлууд урган гарч ирэх юмаа. За монголчууд уудуурхай гэж ирээд л амнаас ам дамжиг ярихаас уурхайд ажиллаж байгаа ажилчдын талаар тэр бүр мэддэггүй нь лавтай. За уудуурхай салбарыг би түшиж дахиад ярьдаг. За гэвч уурхайн гүнд ажиллаж олборлолт хийдэг арын албаны ажилчид. За өөрөөр хэлэх юм бол Монгол ажилчид маань үнгүүддэг бололтой. За экс-сурвалжийн мэдээснээр бол уурхайн салбарт ажилладаг гадаад ажилчид VIP зэрэглэл байдаг гинэ. За хоол идэвхтэй хүртэл тусгаарлагдаж хооллолдог зурагтай. За бүр хар монголч цаашаа гэж түлхэд ирээдүйн зэрэглэл өндөр VIP өрөөнд ороод хоолоо иддэг гинэ. За ганцхан энэ байдлаар биш уурхайд ажиллаж байгаа Монгол ажилчдын эрх ашиг ихээр зөрчигдөж байгаа юм а. За нэг ил гарч ирдэг ч дард болж үйл зүйл нь олонд мэдээлэгддэг юм а. За хоолоор байгээ гэхэд ажиллах цагийн хуваарийн асуудал гарч ирнэ. За жишээлбэл зарим уурхайс сэлгээгүй 29 хоног шөнийн ээлжинд ажилладаг. За тэгээд 14 хоног амардаг. За гэтэл тэр нь амралт болж чаддаггүй. За учир нь уурхайчдын нойр солигдож хоол ундандаа хүртэл муугсан байдаг. За хуучин хэвийн гормонд ороход 14 хоног хүрэлцдэггүй гэж ойлгож болгоом. За энэ мэтээр нойр хоолны дэглээ малдагцснаас бие физиологид нөлөөлж анхаарал тулгардаг уршигтай юм а. За үүнээс үүдэн хүлэндийн аюулгүй ажиллагаа алдагдаж осол аваар гарах шалтгаан гарах аюултай. За үүнээс цаашлаад уурхайчд маань эрүүл мэндээрээ асар их хохирч байгаа юм. За уурхайчдын дунд илбэг тохиолдол өчнө. Уушигны тоосчл байсан бол сүүлийн үед чих ходоод нойр булчирхаа болсон байдаг байна. За бас нэгэн зүйлийг дурдан хэлэхэд уурхайн салбарт ажиллагчдын мэргэжлийн гаралтай өвчин улам бүр залуужж байгаа нь үнэхээр харамсалтай юм а. За түүнчлэн өглөөнөөс орой хүртэл цэвэрлэх, өрөмдөх, дисликэд бүхэл бүтэн циклийн явцад бүтэн 12 цагийн газрын гүнд чимээ шороонд өнгөрөхөөр өвчний үүр болохоос явах үлээд. За ядаж 12 цагаар 2хан ээж биш гэхэд 3 ээжээр 8 цагаар ажиллаулбал дээр санагдах юм а. За бүр цаашлаад ярихад гадаад Монгол ажилчдын цалин хүсний асуудал энэ үед хөндөгдөх юм а. За Монгол ажилчдын цалин муу гэдгийг хин хөнгүүл хэлэх баха. За угтаа бол цалингийн хувьд гадаад Монгол ажилчид ижил түвшин байх ёстой. За гадны инженер техникийн ажилчдаас дутгааргүй чадвартай Монгол ажилчин цөөнгүй байгааг гадныхны хөл уулыг долоочих гэсэн нь олж харахгүй өнгөрчих юм а. За ер нь манай улсын уулуурхай салбарт ажиллаж байгаа ажилчдын цалингийн бодлого алдагдчихсан. За тэдний ажиллах нөхцөл хоол хүнсний байдал гээд бүхий талаараа ирэхээр зөрчүүлээд байгааг итгэлтэй хэлэх байна. За дээрх 3 жишээ. За өөрөөр хэлэх юм бол ажиллах цагийн хуваар зөрүү хоол хүнс цалин хүс гих мэтчлэнгээр Монгол ажилчдын эрх зөрчигдөж, за бүр Монгол хүн, Монгол уурхайчин үнгүүдэд байгааг илтгэхэд байгаа юм а. За манай улсад томоохон олборлолт явуулдаг уурхайнууд байдаг. За 5 толгой энержи ресурс, оюу толгой гэх мэт олдууд байдаг. За тэд өнгөн дээрээ сайхан зүйлийг сарнаа мэт ярьдаг, цаад ертөнцтэй хатсан сарнаа мэт байдаг гэдгийг хэлчихмээр. За үгүй ядчил Монгол хүн Монголынхаа газар шороон дээр гიშгэж ажиллаж амьдарч байж үнгүүд нь гэдэг чинь утам шиг юм а. За гаднаас ирж уулуурхай салбарт ажиллаж байгаа гадаад ажилчин Монгол хүн дээрэнгүй ханддаг нь үн юм а. За хойноос ирээд хот манай хотонд ирээд хонь манай гівчин энэ болоод байгаа бололтой. За яриад байвал олон асуудал урган гарч ирэх юм үргэлжлэл бий.